Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхүйд манай улсад аль биесний айлчлал хийж байгаа бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн дарга Үв Воншийг баргаллаа. Ерөнхийлөгч хөрөлцөх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн өн хүрээнд хийж байгаа аль биесний айлчлал нь стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 3 дахь хөршөө бүс нутаг дахь ойр дотн түнш бүгд найрамдах Солонгос улстай хөгжүүлж байгаа харилцаа хамтын ажиллагаа ардчлалын нийтлэг үнд зүйлсэд тулгуурлан нийгмийн эдийн засгийн бүхэл салбарт өргөжин тэлж хоёр орны ард түмний найрамдал нөхөрл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн дарга Үв Воншийг харилцаа хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх олон улс бүс нутгийн давцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.